За манай Media Insider-ийн ээлж дугаар явж байна. Ээлж контент. Өнөөдөр дахиад болох үтгэхгүй асуудлын тухай ярьж эхлэх гэж байна тийм үү? Олон нийтэд бид нар айгүй чухал мэдээллийг хүргэх хэрэгтэй байна л да. Тэгээ хүмүүст бодох тий боломжийг дүгнэлтээ өгүүлдэг тийм үү? Тэгэхээр сая баахан одоо бэтүүд бид нар яриад байна шүү дээ. Хяналтын менежер. Төрийн өмчит 123 компани тийм үү Монголын баг бүгдэнд нь оронтой томиллоо шүү дээ. За энэ дээр үзэл бодлоо илэрхийлээд явж болно. Тэгэхээр шууд энэ ямар хүрэлгэн зардал гарч энэ үнэхээр шаардлагатай байсан юм уу? Ач холбогдолтой байсан юм уу? Би бол дотор бодохдоо коммунизм руу бид нар чинь ороод байна уу? Социализм руу ороод байна уу гэж бодогдохоор ийм үйл явц яваад байна шүү дээ. За тэгэхээр та хоёр маань энэ дээр зөндөө олон судалгаа материал хийсэн баг. За ингээ бодлоо уулзаа авчи тэгвэл. Би бол ингэж бодож байгаа. Өнөөдөр Монголд хоёр юм их том данхайж байна. Уг нь л одоо Монголын бизнес ч юм уу, эдийн засаг ч юм уу тийм ээ. Одоо хүмүүсийн аж амьдрал үйлдвэрүүд ингээд данхааж өгөх сайн биш үү? Нэгдүгээр ерөнхий сайдын маань толгойг данхааж байна. Хоёрдугаар Монголын төр их данхааж байна. Тэгээ бид нар ер нь ард түмэн одоо татвар төлөгчнөр бид нар чинь энэ төрийг тижээж дийлэх юм уу гэж тамина. Би бол тэгж бодоод байгаа. Одоо манайх шиг улсын төсвийнхөө баг 40% зөвхөн төрөө тижээхэд зарцуулдаг тийм ус баг байхгүй шүү дээ. Зарим нь бүр 12, 11, 17. Тэгээд нь одоо 27 ч манайх ч одоо 40 хүрэх гэж байна. Тим хөндөр тий. Тим хөндөр мараа бид нар одоо улсаа дижиж шүү дээ. Улсынхаа төсвийн 40 гаруй хувиар. Тэр зэрэг энэ засгийн газар их хөрөгчд юу гэж гарч ирсэн гэхээр зэрэг бид нар дахиад нэг төрлийн өмчт үйлдвэр нэмж байгуулахгүй. Төрийн одоо албан агшийн тоог бид нар зохис хэмжээнд барина гэсэн. Төрийн мөнгө хэмнэнэ гэсэн тий. Тэгэхээр өнөөдөр юу болчих вэ тийм ээ? Энэ дээр би нэг хоёр зүйлийг онцолж хэлэх гээд байгаа юм. Жишээ нь одоо ардчилсан нам болвол сонгуулиар ард түмэнд өнгөө тавиад цөөнх болсон. Уул нь сөрөгчин байх хэрэгтэй. Гэхдээ одоо ардын намын урилгаар гэдэг юм уу? Урилгаар гэдэг нь одоо кавич гэнтэй. Өөрөөр хэлбэл хамтарсан засаг байгуулад энэ нь одоо тодорхой том төслүүдэд урагшлуулъя, улс төргүй явъя гэд ингээд ардчилсан намыг өрсөн. За ингээд ардчилсан нам өрөөд гол одоо сонгогдсон гишүүд нь цөөн гишүүд нь сайд дарга нар болоод ингээд явсан. За ингээд байж атал одоо энэ хяналтын менежерүүд, бүтээмжийн менежерүүд тэгээ зарим одоо байгууллагууд дээр төрийн өмчт компаниуд дээр 4 хүртэл, заримд нь 3, заримд нь 2. За ингээд явсан чинь эндээс нөгөө парламентын суудалтай буюу засагт хамтарсан намуудаас томилгоонуудыг хийгдээд явна. Тэгэхээр энэ чинь Монголын ард түмэн ардчилсан нам 50 дүнгээ тавиад та нар сөрөгчин бол та нарыг би дэмжихгүй байх гэдэг ингээд өвзүүлсэн ардчилсан сонгуулиар дүнгээ тавьсан ийм байсаар атал нөгөөдүүл чинь парламентд суудалтай намтай энэ зэрэгцгүүц ингээд ороод ирж байгаа. Нөгөө нэг зүйл нь жоохон юу хэлэх гэж байна гэхээр за нэг нь ингээд ороод ирд юм. За хоёрдугаарт энэ төрийн байгууллагууд үнэхээр бүтээмж нь унтсан юм уу? Эсвэл хяналт нь алдагдсан юм уу гэдэг асуудал. Тий. За жишээ нь энэ аль нэг төрийн байгууллагт мерит зарчмаар төрийн албаны одоо шатлан дэвших зарчмаар ингээд сайн ажиллаж байгаа төрийн албан агчд байх. Тэнд 20 жил 10 жил төрийн албаны шалгалт өгөө тэнцээд мерит зарчмаар ажиллаа хийгээд ингээд ахиц дэвшил гараад явж байтал гинт нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй тий. Нэг ч удаа сонгон шалгуулалтанд ороогүй, ороод тэнцээгүй. За тэгэхээр улс төрийн томилгоогоор шууд ирээд дээр нь одоо дарагтай тэнцвэс гэж байгаа шүү. Дэд орлого захиралтай юм уу дээ. Нэг нөхөр дарга болоо сууж байгаа. Одоо хоёул ингээд нэрнүүдийн утгагүй харуулна гэх. Тэгээ ингэсэн чинь нөгөө төрийн албаны ажлыг мэддэг хүнд мэддэггүй хүн ирээд хяналт тавина, бүтээмжийг сайжруулна гэдэг чинь одоо монголчууд хингийнээр бол одоо мянгуужингийн үлгэр гэдэг юм уу? Ийм л дүр зураг харагдаад байна. Тэгэхээр энэ лүү зайлшгүй хэрэгж харах ёстой шүү. Тэгээ иргэд та бид ч гэсэн татвар төлөгчийн хуваар энд шүүмжиллээ хэлэх нь түрүүн даваа хэлсэн. Бид нар бол ингээд энэ ямар нэг байдлаар медиа инсайдер контент бол бусдыг харлуулах, будах тухай биш. Бид дандаа баримттай бодит шүүмжил хийж байгаа. Шүүмжил хийж яаж энэ шүүмжилдийг сайжруулж яаж бүх шатан засаг төрч гисэн аливаа бодлого ч гисэн ингээд явах ёстой л гэсэн юм санаа байна. Тэгээ одоо л нөгөө хэлсэн амнаасаа энэ манай их хөрөгчд манай засгийн газар босч байна л да. Тэгээ одоо тухайлбал 123 төрийн өмчт компанид чинь одоогийн байдлаар нэг 40 гаруй хүн томилогдчиход байгаа юм байна. Тэрний 23 нь ардчилсан намаас. За Монгол ардын намаас нэг 10 гаруй хүн намаас бас нэг 10 шахам хүн одоогийн байдлаар томилогдчиход байгаа юм байна. Тэгэхээр энэ
Цаашдаа бол эн чинь манай их хурлын зарим гишүүд хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэлээр бол ахаад 100 шахам одоо томилогт ээлжээ хүлээгээд байж байгаа юм шүү дээ. За яриачлаад ганц хэлж. Чи энийг юу гэж бодож байна? Энэ бол цаана утгатай ерөөсөө яаж их хэзэр энэ төрийн албыг эдгээр мэдээж одоо иргэдээс шүүмжлэх нэг мэдчил байгаа. Гэхдээ эдгээр зайшгүй ингэх одоо тэгж нөгөө 2 дугаар ээжийнхнийг хоолнд оруулж эсвэл нөгөө өөрийнх нь сонгуульд тийм ээ зөвхөн нойрж гүйсэн эсвэл тэнд нэг менежер ч юм уу эсвэл одоо тэнд нэг орон нутагт нэг хэдэн сум багт нэг хэдэн хүмүүсийн тархитлагыг угаасан тийм нөхдүүдийг л одоо нэг ажилтаа болох гэж байгаа. Нөгөө сонгуулиас унсан нөхдүүд байгаа шүү дээ энэ дотор чинь тийм ээ. Сонгуульд ялд байгуулаагүй. Би болохоор ингэж хараад байгаа байхгүй юу? За дахиад энэ нэвтрүүлгээр хэлье. Монгол бол нэг хүний дарангуулын засаглалд орчиж. Үнэхээр энэ яг үнэн биш үү? Дэлхийн нийтээр одоо манай хоёр хурц ямар вүлээ? Дээр нь авторитар төр юун дээр оршдог гэхээр бүх хэвлэл мэдээлэл ийм. За тэгээд юун дээр авилгал дээр оршдог юм байна. Тэгээ авилгал гэдэг чинь өөрөө албан тушаал иймиг болгодог. За чи хэллээ шүү дээ. Энэ олон шүлжээ яг үнийг хэлэхэд оюутны засгийн газар бол оршин тогтнох хугацаа нь яаж оршиж байна, амьсгалж байна гэдгийг харах юм бол энэ олон албан тушаалын томилгоо. Тийм байгаа үстэй. Та надад санал нэг байна уу? Одоо яриадхан сонсож байгаа. За тэгээд дээр нь одоо бид нар ингэ томилгооны хүмүүсийг бүдэр мэднэ шүү дээ. Монголчууд ч цөөхүүлээ. Биенээ хин билээ мэднэ. Ийм хүрлэгэн зардал хэрэгтэй юм уу? Зөв засгийн газар оршин тогтнох ингээд нөгөө өөрийгөө хамгаалуулах ийм суурь. Энэ дээр засгийн газар. Гэхдээ ерөнхий сайд ч бүгдийн энийг томил, энийг битгий томил хилдэг л ахал та бас. Тэ? Би бол тэгж бодож байна. Чи яагаад засгийг гэж өмөрөөд байдээ? Өмөрөөгүй. Би зүгээр бодиттой зүйл хэлж байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг засаг өмөрнөхөөс илүү биднээс зарчмын шаардлагуудад тавиад байгаа. Бидний яриач гэсэн тийм. Жишээ нь одоо сая та өөрөө ч хэллээ. Одоо ингээд энэ хүн улсын хурлын гишүүн байсан, тийм ээ? За тийм. Тэгэхээр эндээс ахаад нэг санаа урган гарч байгаа. Монголын төр зарим хүмүүст ямар өртөө юм бэ? Яг үнэ. Гэхдээ энэ чинь гишүүн болголоо, сайд болголоо. Одоо тэгээд одоо их энгийнээр хэлвэл нэрээ тачиж болдгоо юм уу? Тэ? Бичдэг юм уу? Яаж хөнгөнийхөө тэгээ одоо жишээ нь ингэж байгаа юм. За бэт биш нөгөө хяналтын менежер, бүтээмжийн менежер очингуудаа зарим хүмүүс унаага голоод, өрөөгөө голоод, машинаа голоод энэ байна гэдэг байгаа байхгүй. Гэхдээ зарим хүмүүс шүү би. Яа нэрээр хэл. Зарим хүмүүс. Гэхдээ би тэгж тэгэхээр нэг батлагдаагүй мэдээлэл өгчвөл 13 14 хот мэдээлэл тараасан болчихно. Тэгэхээр энэ дотор ийм хүмүүс байна гэдэг. Тэгэхээр эндээс сонгуул болоод хүмүүс дүнгээ тавиад таныг сонгохгүй гэдэг ингээд нэгснээ дүнгээ тавьчихсан. Улс төрөөс та холдорой гэдэг мессеж өгсөн гэсэн үг. Ард түмний сонголт. Энэ арчилсан улс орон арчилсан сонгуулиар л асуудал яригддаг, зарчим шийдэгддэг. Гэтэл нөгөөдг нь дахиж татаж авчираад хүчээр авчирж тавьж байгаа юм шиг ингэж дарга болгож томилоод ингээд байхад нэгдүгürt Монгол төр эднэрт ямар өртөө, хоёрдугаарт энэ үнэхээр сайн менежер юм уу? Ард түмэн ямар бид нар ямар өртөө. Тийм, Монголын төрний бид ямар өртөө. Зүгээр жишээ нь зарим газар ингээд 3 менежер томилж байгаа ямар хэрэг байна. Нэг сайн менежер эсвэл томилох хэрэгтэй юм уу? Эсвэл ерөөсөө энэ ажиллаа хийж байгаа хүмүүсийн ажлыг сайжруулад явах хэрэгтэй юм уу? Эндээс нэг юм харагдаад байгаа. Тэгвэл яагаад төрийн өмчтөнд 123 компанид хяналтын болон бүтээмжийн менежер гэж томилж байгаа юм. Эдгээр очиод бүтээмжийг нэмэгдүүлэх нь байна. Айгүй хяналт тавих нь байна. Тэгэхээр тэнд төрийн өмчт компаниуд чинь хяналт алдагдсан гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ хүмүүсийг томилохоос илүү тэр одоо хяналтгүй одоо төрийн өмчийг хяналтгүй зарцуулсан ч юм уу? Эсвэл одоо бүтээмжээ ашиг орлого олоогүй. Тэр захирлуудыг яг халахгүй байгаа тийм. Сая наад дээр чинь одоо хүртэл тэднэр чинь байгаад байна шүү. Наад дээр чинь ийм санаа нэг. Яагаад арга хэмжээ авахгүй маш чухал зүйл ярьлаа. Үнэхээр одоо тэр хяналт нь алдагдсан байсан юм уу? Бүтээмж байхгүйсэн юм уу? За тэгвэл энийг Монгол төр тогтоодог хяналтын жишээ санхүүгийн хяналт аудитын байгууллага гэж байна. За аудитын байгууллага мууч сайн ч гэсэн ажиллаад дүгнэлтээ гаргаж байгаа гэж бид ойлгож байгаа. Тэр чинь төрийн аудит чи ажиллаа хийж л байгаа шүү дээ. Цалингаа аваад дүгнэлт. За тэр дүгнэлтэн дотор зарим одоо төрийн байгууллага, төрийн өмчт компаниуд дээр алдаа байна, эндэгдэл байна, зардлага буруу зарцуулсан байна. Энтергээд гомдлууд гал. Тэгвэл энийг яагаад цаашаага тэр дээд шатны байгууллагын ч юм уу томилсон хүмүүс нь анхаарад
тэр хариуцлага алдсан хүнээ чөлөөлөөд сайжруулад явж болоогүй. Тэгээд болоогүй гэж ахиж нэг хүн авчир тавиад за одоо энэ хүн л одоо ажил сайжруулна. Манай сүлдө бүр онгоо шиг гарсан байлаа шүү дээ. Манай энэ ухаантай баг манай энэ хулгай хийхгүй дээ орлоготой гэхэр шахав. Тэгэд ингэж болдго юм уу? Оронтой нэмснээр ашиг орлого нэмэгдээд бүтээмжийн сайжраа тэнд одоо хяналтан нэмэгдэнэ гэсэн тийм баталгаа хаав байна тий. Тэрний оронд бол сая тэр үйлдвэрчний эвлийнх нэг зүйл ярьж илээ, тэр их зүйтэй зүйл ярьж илээ. Жишээ нь одоо энэ олон менежерүүдийг томилж машин, унаа, байр, цалингаар хангаж яснаас энэ орлогоо төр албаагчдын цалин дээр нэмээд тий тэгээд бүтээмжийн сайжруулаач гэдэг ийм саналч гисэн гарсан байлаа. Одоо зөвхөн тэр 140 гаруй менежер томилогдох нь байна л да нийтдээ. За чи түрүү над юу яриад байлаа? Нэг менежерийн цалин сарын 5-7 сая. Энэ чинь төрийн өмчит 123 компани байгаа шүү дээ. Одоо дахиад томилно гэж шүү дээ. Маргааш нөгөө төр томилгоо эхэлнэ. Одоо наа чи нараа нийт цалингийнх нь фондыг аваад ингээд зүгээр бодох юм бол чинь жилийн 60 гаруй тэрбум төгрөг шүү дээ. Маш ингээд төрийн албаагчдын тоо нэмэгдээд 300 орчим мянга болчих юм байна. Ер нь ингээд одоо ингээд тэгэхээр энэ чинь Монгол хүмүүс монголчууд та бид чинь 3 сая гаруй нийт цаад эндээс хүүхэд хөгшчүүл ингээд үндсэндээ нэг сая 500 насанд хүрсэн ажил алба хийх ийм хүмүүс байлаа гэхэд 5 хүний нэг нь одоо гуруулаа нийлээд эндээс 2 зураглаач 5 хүний нэг нь төрийн албаа гэж. За би нэг эндээс нэг юм яриад тах юм. За одоо таяр яриаг сонсож байна. Бүр бухимдаа тахилж байгаа байхгүй юу? Энэ манай болохгүй. Стрессийн нэмэр шүү. Хавар болж байна. Хүмүүс айгүй юмыг хуцаар мэдэрч байгаа. Яхаас ч юм. Гэхдээ бас энийг бид нар бүгдээрээ эднээс чинь бүгдээрээ одоо сонгуульд ялагдчаад эсвэл одоо тэр бялуунаас хүртгээд очиж байгааг бас өрөөсгөл харж болохгүй. Очсон ганц зарим нэг хүн айгүй мундаг ажиллаж байгаа хүмүүс байна л шүү. Тухайлбал тий. Тэр одоо юу 5 толгой төмөр зам дээр цомлогдож очсон хэн тамир тухайлбал одоо энэ. Тэг чи энэ нь бол тэр дотор төрийн мөнгийг яаж одоо муурны хоол хушуувч ч гэлүү тийм юмд одоо биш кондишн биш шарт тайлдаг кондишн тийм шарт тайлдаг муурны нохооны хоол тийм зарцуулж ясныг одоо тамир илрүүлээд тэр тоол нийт мэдгдсэн шүү дээ. Ямар дампуу байсныг л хэлж шүү дээ. А гэтэл менежер бол ингэж бас ажлын орон болж байгаа юм. Гэтэ би бол энд итгэхгүй л. Гэхдээ тэгэд заяа мөги би таяр яригаас ингээд нэг дотор нь ингэж бодож байна. Ингээд сонсохоор бухимдах зүйл амар их байна. Энийг заавал монголчууд ойлгосоо гэж бодож байгаа байхгүй юу? Ийм засаг байх хэрэгтэй хэрэггүй. Би ер нь засаг эсрэг яриад байна шүү дээ. Таяр чинь хамгаалаад идэм билээ шүү дээ. За яг уу. За тэрийг өршөөе. За ховдөө өршөөе. За тэгээ ингээд бодохоор энэ Монгол улс чинь дарга улс болчихжээ. Одоо ингээд яг үннийг хэлэхэд монголчуудын амбиц ямар их вүлээ. Монгол хүн чинь би магадгүй ертөнцийн хамгийн амбицтай үндэстэн гэж боддог байхгүй. Амбиц гэдэг эвөө ихтэй үндэстэнгүүд. Би гэдэг амар том үзэл бодолтой хүмүүс шүү дээ. Өнөөдөр монголчууд ногоо тарih гэж байна, тийм үү? Хувийн аж ахуйгаа эрхлэе гэж байна. Ийм хүсэл эрмэлзэл асцсан байхад засгийн газар өнөөдөр тэгээ дэлхийн эдийн засаг ямар болцсон байгаа вэ? Энэ дээр нь дөрөөлөд энэ дээр за үндэснээ босхыг Оросын жишээ шүү дээ. Эдийн засгийн хоригт ороод Орос яаж үндэ? Тийм үү? Дотоодын үйлдвэрлэл, дотоодын одоо аж ахуй нэгжүүдийн ийм үндэгээ босоод ирсэн ингээд бидний нүдэн дээр билегийн жишээ байж штэ. Тэг яагаад ингэдэг вэ? Тэгээ бонд гаргаж ийн гээл за ингээ хадуурах юм бол бүр явна. Тэгтээ тэгэл ингээ салбарлаад бүх хувийн өмчүүдийн юмыг хязгаарлал жижиг дундуудаа бүр хясаал болж игэл төрлөө бүгдийг хүмүүж аваад сая дурдлаа ш та хоёр. Тэгээд хэрэгтэй хэрэггүй баахан менежер хэн бэ гэдгийг бид нар монголчууд мэдэн шүү дээ. Түүм үе энэ томилогдож байгаа хүмүүс нь хүртэл энэ ер нь хүмүүсийг харуулах нь зүг баг шүү. Одоо салхитын орд гэдээ бид нар түрүүний дугаартаа дурдаад ярьж ирсэн шүү дээ. Ингээд хардах ч юм уу ягаад ч юм ингээд монгол хүний хувьд ингээд бодох юм зүйл байгаа байхгүй. Ягаад салхитын ордон дээр тэр хяналтын менежер цэсэн хүн гэж хүнийг томилсон юм. Цэсэн бол сайн бүсгүй. Сайн сэтгүүлч тийм үү? Одоо үргэлжил Женкогийн ажлаалганд ажиллаж байдаг хүн шүү дээ. Тэр яагаад салхитын ордны хяналтын менежер очиж байгаа юм? Та юу гэж бодож байна? Гэх мэтлэн. За тэгээ ингээд бодоод үзэхээр ингээд нэг төрийн өмчт компанид одоо юу лээ? Заримд нь 4 бааш хяналтын менежер, нэг нь юу лээ? Бүтээмжийн менежер. Захим юу хариуцсан гэж байгаа. Наач нэг олон янз шүү наач. Тэгээ энэ дарга ус бол дууслаа шүү дээ.
ёо бүр Манай өнөөгийн засгийн газар их өргөчөд анх одоо гарч ирэхдээ бол бид нөр төрийн өмчт нэг ч компани байгуулахгүй гэсэн чинь тэр хэлсэн амнасаа бутсан нэг юм байна. Саяхан болж өнгөрлөө. Одоо ингээд яг энэ үйл явдал Оросуудтай хамтарсан компани байгуулах гэдэг юм арга дарагдах гэдэг шиг байна. Гэтэл Эрчилсэн Монгол гэдэг төрийн өмчт маш том компани байгуулсан. Энэ компани захирлаар улсын хурлын гишүүн асан амар төвшинг тамдсан байна шүү. Тэгээ дээрэс нь одоо Улаанбаатарын бүх амар төвшин гэж амар төвшинг даавн Ганвал амар Эрчилсэн Монгол гэдэг компани доор бүх цахилгаан станцууд хөдөө орон аймаг орон нутаг хотуудад ажиллаж байгаа Улаанбаатарын гихчил одоо 2 3 дугаар цахилгаан станц дулааны амгалангийн дулааны станц гэдэг юм ингээд бүх цахилгаан станцуудыг за тэгээд диспетчерийн үндэсний төвч гэдэг юм уу ийм олон 44 компанитай цахилгаан станц тим компани байгуулчихлаа шүү дээ. Одоо энэ компани чинь юу вэ? Бид нар одоо тэр удирдлага одоо байр савнаас эхлээд л тийм ээ. Маш их зардал гаргахаар. Учир сайд засгийн газрын тэрийг яриад мэдээлэл хийж байхдаа нэг одоо нэлээ сертхимээр мэдээлэл дурдсан л да. 123 одоо компани төрөмжт компани байдаг боловч аж ахуйн нэгж тооцоод төрөмжт аж ахуйн нэгжт газрууд за бусад энэ юунуудыг нэмэх юм бол бусад одоо төрөмжтэй компани юмнуудыг нийт бүгдийг нэмээд үзвэл 800 байна. Энэ бол том тоо гэж яг өөрөө хэлсэн. Төрийн автобаз нь үйлчилгээнд машинуудаа одоо юугаар нэг жип сервис шиг ингээд үйлчилгээнд явуулахад бэлэн байна. Төрийн мөнгөөр одоо дулаан гаражт байдаг. Төрийн инженертэй, төрийн тоног төхөөрөмж дугуй сэлбэг авдаг. Тэгсэн хэрнээ одоо үйлчилгээнд явнаа гэдэг ховын хөвшилтэд өрсөлдөж байгаа юм шиг. Энийг сэтгүүлчид асууж байлаа. Манай сэтгүүлчид бас сайшаалтай асуусан учрал сайдаас. Учрал сайд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг талаасаа төрөмжтэй нөгөө талаасаа та нар аж ахуйн тооцоот байгуулах шиг орлогоо оол гэж шахдсан. Тэгээ орлого олохын тулд ингэсэн бололтой юм билээ. Тэгээ энийг тодруулаад хууль юмыг өөрчлөхгүй болохгүй гэдэг ингээл хэлж илээ. Тэгэхээр ахаал энэ дотор эргээл бид нар энэ лүү сэдвүүрийг орох юм бол энд ахаал маргаантай асуудлууд ороод ирж байгаа. Жишээ нь энэ олон бүтээмжийн менежер, хяналтын менежер ингэж томилж байгаагаа оронд түрүү би ярьсан сайн одоо захирал, сайн инженер гэдэг юм уу хүмүүсээ ажилуулах. За ажиллаж чадахгүй бол тэрийг хяндаг түрүү хэлсэн аудитын байгууллага байна. За гомдол гаргаад дотор нь байгаа ажилчид эсвэл одоо хөндлөнгийн хүмүүс сэтгүүлчид гомдол гаргаад тэрний дагуу АТГ гэж том газар байна шүү дээ. Шалгах хэвээр. За шалгаад хариуцлагын тогтоогоод хууль хаана хэрэгжиж эхэлнэ? Яг тэр мөчөөс эхлээд тэр байгууллага цэвэршиж эхэлнэ. Өш би нэг наад яран дээр чинь нэг ярьчих. Энийг ингээ хийчихээ оронд заавал хүн томилоод нөгөө хүн нь одоо тэнд нэг өндөр цалиа аваа. Тэгээд яг нөгөө манай залуусыг хилдгээ тэр нь одоо хяналтаа тавьж харагдаач гэдэг юм руу явандаа орчих вэ л гэж. Одоо заяа мөөги бид тэгэд хувийн бизнес эрхлэх тийм нөхцөл байна уу? Жижиг дунд үйлдвэрийн хөгжих тийм бид нар ч одоо зээл дор хягталцээл алдахгүй үстэй. Одоо магадгүй манай нэвтрүүлгийг хэрвээ тоож үздэг, сонсдог хүмүүсээ бол би нэг юм ярмаар байна л да. Одоо бид нар чи утаа гарилгыг ингээд хичнээн жил тэмцүү. Энэ зарцуулсан мөнгө хэд вэ? 1.7 их найд. За гэтэл за зүгээр энэ жишээг би постонд бичил байсан л да. Энтгэх бас нөө төсөлний хүлээ сансар сарн дээр чандраа 1 2 3 төсөл. За ингээд сарны дэлхий хүрч чадахгүй байгаа тэр технологийн аюул том хөгжил шаарддаг сарн дээр хөлөг буулгалаа шүү дээ. Өмнөд туйлд нь. Тэгсэн. Энэ зарцуулсан энэ 3 төслийн мөнгнөөс манай удаа арилгах гэсэн зарцуулсан мөнгө 3 дахин их байна. 30 тэрбумын төсөвтэй гэж бодвол би 5% шууд зарцуулсан. За тэгээд одоо ингээд менежерүүд ингээд сая таяр ярьж штэ. Энэ олон төрийн өмчт компаниудад ингээд менежер томилоод ажил сайжрахын гинэ. Ийм мэтчлэнгийн энэ үргүү зардал ямар аймаар юм бэ? За гэтэл өнөөдөр монголчууд нэг юм ярьсан штэ. Одоо хувь хүний иргэний орлогын ашиг татврыг бууруулаач ээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулаач. Ийм боломж амар байгаа байхгүй юу? Монголчууд энийг мэдрэх ёстой байхгүй юу? Засаг үнэхээр ард түмнийхөө төлөө бол үнэхээр сайн засаглал тогтооё гэж бодож байгаа бол ийм рүү анхаарах ёстой байхгүй юу? Юу өнтер 14 мега төсөл юм шийдэж чадахгүй гэж одоо бонд зарлж штэ. Үүрэнд орсон хүн л одоо бид нар ламбард нэг юм тавьдаг үстэй. Над мөнгө өгөөч гэж. Тэгээ эцэст барьцаалах юмтай учраас засгийн барьцаалах юм нь юу гэхээр энэ олон ордууд тийм үстэй. Нөгөө нэг сайн гоё юм ярихаараа Монголоор ард түмний өмч гэж ярьдаг шүү дээ.
тэр юмыг эдгээр процент тавиад зээл тавьдаг, бонд тавиад яаж бид нар бондыг үр ашигтаа зарцуулж бүтээн байгуулалт хийж ирсэн юм. Бондынхоо мөнгийг тавиал тэгээ өнөөдөр Монголын засгийн газрын байцаагаас царай өрөөс үрд шилжсэн, өр нь улам өсөөд байдаг, бүтээн байгуулалт нь байхгүй. Уг нь ийм юм байл л дээ. Түрүүн ярианда өөрөө дөрдөнлээ. Жишээ нь улс орон одоо нэг ийм Америкийн нөгөө эдийн засгийн Дани хориг мориг Америк эдийн засгийн нөгөө Трампын бодлого гэдэг энэ үед үүлэн жилийн нас энэ зурвас үеийг ашиглаад бид нар бас эдийн засгаас сэргийх боломжууд байгаа юм бил. Эдийн засгчтай ярихаар маш тодорхой тийм саналууд их ярьдаг юм байна. Жишээлбэл одоо юу гэдгийг бид нар энэ үед хятад тариф их өндөр болчлоо тий. Одоо хятад руу хятадас экспортын тариф Америк руу бараа бүтээгдэхүүний нийлүүлэг гэвэл өндөр болсон. Монголоос бол бага. Тэгэхээр тэндээс наашаа энэ үйлдвэрлэлүүдийг бий болгож байгаад тэгээд Америк руу Монгол үйлдвэрлэл гэдэг байг гаргах ч юм уу. Ингээд ерөөс улс орон хөгжүүд өмнө бид нар ярьж исэн энэ үйлдвэрлэлийг бий болгож нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бий болгож ижил сая тэнд хүмүүс ажиллаж ээж орлоготой болж ээж ингэж л хөгждөг юм байл. Тэгэхээр бид нар ч одоо энэ чиглэлийн ямаруугаа явахгүй тэгээд нэг хідэн цаас орж ирэнгүүт нөгөөтхийн иргэний хов шиг юуны баялагын сан хишиг гээд гар дээр нь тавьж өгөөд л тэгээд нэг 100,000 төгрөг аваад одоо бид яг та нэг өдрөл хоолнд орох байх та хөрөгч төлөвлөлтөд өрөхгүй юм гэж таг юм даа. Одоо би бол бет гэж яриад байгаа байхгүй юу? Одоо ичээр яг социализм хүмүүнээс орцсон байгаас нэг төрийн өмчт компани дээр аваачаад бүх хувийн өмчт компани энийг уг нь задлаад хөрөнгөний бирж дээр оруулаад одоо эдийн засаг гэдэг чинь би ямар эдийн засаг биш миний бодлоор бол тэгжил юм эдийн засаг арай гоё холуулах гэж бодох юм. Гэтэл улам төлөвлөрүүлэл бид нар болохгүй нэгээд өөр нэг юм шилжээ үсттэй, өөр тогтолцоо шилжээ үсттэй. Гэтэл хумайл ингээд ах юм. Тэгээд энэ олон хүмүүсийг томилол ийм хилүү зардал гаргаал. Би энэ дээр нэг зүйл хэлэх гээд одоо ингээд энэ томилогдсон менежерүүд энэ хяналт та нар одоо жишээ сайндаа гэдэг юм уу супердэч гэдэг юм уу ингээд тий үнэхээр одоо сайн бүтээмжтэй учраас та бүхнийг томилоод явуулаад байгаа юм биш шүү. Хүн нам ардсан намын хувьд бүр ичмэр байгаа. Сөрөгчин болчоод хүмүүсээ явуулаад томилуулаад та нар бол одоо баг үндсэндээ энэ ардын намдаа баярлах хэрэгтэй эднэр бол. Яг тэгэхээр шударгаал ярив. За жишээлбэл улсын хурлын гишүүнээс оюун чимгэн шүү дээ. Одоо ингээд баахан зургууд байна шүү дээ. За жишээлбэл оюун чимэг маань бидэртэй адилхан сэтгүүлч мөрөгчлөг мундаг сэтгүүлж байгаа. Монор Свет дээр юу хийх юм босгоно энэ төр гэсэн бахын эсэргэн гэсэн бахын юу хийх юм бүтээмжийн менежер шүү дээ бүтээн шүү дээ. Наас одоо тэнд очиод одоо тэр Монгол Росцет мэд нэгдлийн чинь Эрдэнэс критикал минералс гэдэг болчихсон юм билээ шүү дээ. Тэгэхээр энд том авилгын шүлжээ байгаа байхгүй юу? Авилгатаа тэмцэнэ гэж энэ засгийн газар мянга ярьж биднийг үнэхээр энэ засгийн газрыг анх оюутны гараад ирэхэд авилгатаа тэмцэнэхээр хүн болгол баярлж ялаа. Магадгүй монголчууд бүгд л баярлж байсан баг. Авилгын түвшин индексээрээ бүр улам унаад авахад авилгатаа тэмцэх газрын дарга нь хэвээрээ сайн ажиллаа гэж томилж байгаа жишээний. За энэ бол бид жич бүр сэдв болгоод ярих асуудал. Хийн гэдгийг монголчууд мэднэ шүү дээ. Яагаад ийм байна? Одоо санал төрж байна. За үнэхээр ийм менежер хэрэгтэй байж гэж бодъё. За тэгвэл энэ дээр сайн одоо бүтээмжийн менежер авъя, сайн хяналтын менежер авъя гэд сонгон шалгуулалт хийгээд шүү дээ. Тэгээ одоо жишээ нь маш сайн хуульч тэр хяналт тавих тий эдийн засгийн хуулиа мэддэг, татварын хуулиа мэддэг, төрийн албаны хуулиа мэддэг, санхүү менежментийн тухай журам хуулиа мэддэг тэр хүн очоосоо мөн үү. За бүтээмжийн менежер үнэхээр яг гараас ням гардаг, ажил хэрэгч хурдтай ажилдаг, даргархаад байдгүй тийм хүмүүс сонгон шалгуулалтанд тэнцээд ороосоо. Тэгээд магадгүй томилоод явсан болвол алгад ашигла байлаа л да тий. Ерөнхий сайдыг би их айцтай байна гэж бодож байгаа байхгүй. Манай хүн айцтай байна. Тийм учраас магадгүй одоо энэ хамтарсан хоёр нам нь засгаас гарах тийм асуудал хөндөгж магадгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь өөрийнх нь засгийн газар хэрэг нөгөө хамтарчих юм бол тэр чинь засгийн газар үсүүсэг унаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр энэ хамтарлаа удаан байлгахын тулд яаж нэхээ зэрэг нөгөө энэ намын албан тушаалыг үйлдсэн, сонгуульд ялагдсан нөхдүүдээ чинь аваачаал одоо нэгс нь авилга өгч шүү дээ. Албан тушаалаар тийм албан тушаалаар өндөр цалин хангамжаар нэг тийм л юм явагдаж байна энд бол. Улсын хурлын гишүүн их баяр ярианда энэ Женкогийн олон хүмүүсийг томилж гээд ярьчихлаа шүү дээ. Энэ одоо юу менежерүүд ерөнхий сайд мэдээж одоо энэ томилгоонуудад
гар бие оролт шууд энийг томилгээ зургийг одоо бид нар шиг тавьж байгаад гэж би бас харахгүй байгаа. Тэгээ магадгүй нэг ардчилсан намын наас томилгож байгаа хүмүүс бол ардчилсан намын дарга тэр удирдлагын юугаар нэлээ орж гардаг баг. За ингээд бодож нам юм чин дотор ярьдаг л байлгүй дээ бодвол. Тэгэхээр бол энх хоёр зарим талаас бол шаардлага яг түрүүний бидний ихэнд ярьсан өөрөөр хэлбэл цөөх болсон ардчилсан нам эргээд засагт орчоод давраад хүмүүсээ томилуулаад ингээд яваад ах одоо ямар юм болоо гэдгийг бас. Тэгэхээр зэрэг бидний энэ ярианаас би бас нэг ийм л юм үр дүн гараасаа гэж бодож байна. Зүгээр энэ асуудал нэг хэсэг хэвлэл мэдээллээр олон нийтийн дунд их хүчтэй яригдсан. Тэгэхээр зэрэг манай хэвлэл мэдээллийнхэн манай иргэдийн эсэргүүцч юм бол энэ байхгүй. Энэ хүмүүсийг томилуулж болохгүй. Энийг буцаах хэрэгтэй энэ шийдвэрийг. Хэрвээ нэвтрүүлэг цаг хугацаагүй байдаг бол бүр ингээд сайхан халмаар. Энэ дээр бас тэгвэл би бас үгээ базаад дуусгач. За өнөөдөр бид нар энэ сэдв болвол энэ төрийн эмчит компаниудад бүтээмжийн болоод энэ хяналтын менежерүүд томилсон тухай энэ сэдвийг хөндөж ярьлаа. Тэгээд манай сэтгүүлчид бол энэ дээр маш сайн ажиллаж байгаа. Зүгээр одоо сайт дээр нэг мэдээ болгоод оруулахаасаа илүү энэ хойноос нь ялангуяа парламентын сэтгүүлчид бол энэ ардчилсан намын даргаас за тийм бусад одоо энэ бэтүүдээс яг юу хийхий, ямар зорилготой байгаа юм тийм ямар ажил хийхий, ажиллаа мэдж байгаа юм уу? Бүтээмж юу гаргах юм? За магадгүй ажиллаа сар 2 сар 3 сар болсон хүмүүсээс ямар үр дүнтэй ажилласан гэдээ ингээд асуугаасаа, ажиллаад яваасаа, ажлын нэхээсээ гэж ингэж бодож байна. Тэгээ яриаг өндөрлөө.